Ингээд ихний мэдээлэл Улсын хурлын дараагаар Монгол Ардын намын дарга учрлыг 80 гишүүний саналаар сонголоо. Улсын хурлын шинэ дарга шударга хэсгийг тогтооход парламентаас эхлэх ёстойг онцоллоо. За хэдийгээр тэрээр Монгол Ардын намын дарга чиглэлээ парламентын үйл ажиллагааг удирдахдаа үндсэн хуулийг дээдэлж гишүүдийг намын эвсэл нас хүйсээр нь ялгарлалгүй тэгш шударгаар явуулна гэж мэдгдсэн юм. Түүнчлэн Улсын хурлын гишүүдийг ард түмний дарга бус ард түмний элч төлөөлөгч гэдгийг ямагт санаж ажиллахыг санууллаа. За санд хураалтанд 97 гишүүнээс 80 гишүүн оролцож дэмжиж 82.5% санал дэмжигдлээ. Монгол Улсын их хурлын даргаар Улсын их хурлын гишүүн Нэм усрын учрлыг сонгосгоо. 2. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсөг. Улсын их хурлын тамгыг хүндэтгэлтэйгээр залж ирнэ. За шинээр сонгогдсон Улсын их хурлын дарга Нэм усрын учрлыг суудлаа мөрдлөхийг урьж байна. За ийхүү Улсын их хурлын дараагаар Нэм усрын учрал сонгогдлоо. Түүний хувьд чуулганы дараагаар сонгогдсны дараах хэлсэн үгнээс онцлбол хиймэл оюун ухаанд түшиглэн эрх зүйн шинжилгүүдийг хийхээ мэдгдсэн юм. Тэр дундаа эдийн засгийн эрх хэрэгжил, хувь хүний эрх хэрэгжлөө хязгаарласан заалтуудыг өөрчлөхөө мэдгдлээ. За мөн хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хуулийг хэрэгжүүлэх, тэтгэврийн зээлийг 36 сараар олгодог болох, гадаадын банкны салбарыг Монголд нэвтрүүлэх замаар банкны салбар дахь өрсөлдөөнийг нэмэгдүүлэхээ илэрхийлээд байна. Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр их ажлыг идэвхжүүлнэ. Ингэснээр өрсөлдөө нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүү буурж, санхүүгийн үйлчилгээний чанар хүртэм сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Санхүүгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, ахмадын тэтгэвэр барьцаасан зээлийн хугацааг 24 сар байгаа 36 хүртэлх сар болгож, ахмадуудад ээлтэй болох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх болно. Улс орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, үндсэн хуулиа сахин баримталж, эрх зүйн эрүүл орчныг бүтээхийн төлөө олон ургалж үзэл бодлоо уралдуулцгаая. Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнол, Монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дарахлах эрх зүйн иж бүрийн шинжилгээний төлөө хамтдаа ажиллацгаая. За гадаадын банкыг Монголд оруулж ирэх асуудал олон жил яригдсан ч дотоодын банкуудын аж сонирхлыг давж чадалгүй үдийг хүрсэн. Тэгвэл энэ удаад Улсын их хурл засгийн газрын зүгээс гадны банкыг оруулж ирэхэд идэвхжүүлэн ажиллахаа илэрхийлээд байна. За түүнчлэн учрал Улсын их хурлын дараагаар томилогдолтой зэрэгцээд Монгол банкны ерөнхийлөгч Лав Сүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа юм а. Иймээс ч Улсын их хурлын дараагийн зүгээс гадаадын банкыг оруулж ирэх бодлогыг хэрэгжүүлэх хүнээ төв банкны ерөнхийлөгчд дэвшүүлэх нөхцөл харагдаж байна.